Хүн төрлөختөн 100 жилийн турш авраг биетнүүдээс айж авраг томооны цаана яг л торны шуу шиг амьдрал ямар байх вэ? Өнөөдөр бүгдээрээ бүх цаг үеийн хамгийн шилдэг анимуудын нэг болох Attack on Titan-ы эхний ангийг хамтдаа томилох болно. Бүх зүйл 100 гаруй жилийн өмнө эхэлсэн. Хүн төрлөختөн мөхлийн ирмэг даваадсан тэрхүү хаартаарсан зүчиг өдрүүд амьд үлдсэн хүмүүс өөрсдөө хамгаалж амар амгалан амьдрахын тулд 3 давхар хан босгосон. Эдгээр ан нь Мария, Роуз болон Шина ханнууд байна. Үйл явдал Мария анны доторх орших Шигошины дүрэгт эхэлдэг. Бидний холдвор болох Эрийн эгээр гихүү ханны гадны ертөнцийг үзэх хайгуулчдын багт оролцож орох эрхчлөөтэй болохыг туйлаас их хүснэ. Харин түүний хамгаалагч хэмээн дагаж явдаг охин бол Микаса. Тэр Эринийг үргэлж аюулаас хамгаалж ханны гадна гарах аюултай санааг нь байнга эсэргүүцдэг. Гэвч ханны цадах амьдрал тийм ч амар биш гэдгийг хайгуулчд буцаж ирэхдээ харуулдаг. Баатарлаг дайчд биш. Зүгээр л амьд үлдэхийн төлөө тэмцсэн шархадсан хүмүүс буцаж ирнэ. Нэгэн ээж хүүгийнхээ гараас юу ч олж аваагүй хараад миний хүү тус болсон болов уу гэж уйлан асуухад багийн ахлагч бид юу ч олж мэдээгүй. Хүү чин зүгээр л дэмий өгсөн гэж хариулдаг нь Эринд маш том цохилдуулдаг. Эрин гэртээ ороод ээжтэйгээ хайгуулж болох талаар маргалдаж урлан гүйж бодно. Энэ үед түүний найз армийн бусдад дээрлэхүүлж байхад Эрин Микаса хоёр очиж авардаг. Уг явдлын дараа тэд яг л эрдэнэ нэг өдөр шиг ирээдүйн тухай ярьж сууж байтал гинэд аян нэргийг шиг асар том дуу гарна. Армин Микаса Эрин 3 ихэд гайхширч балмайран зогсцооно. Зуун жилийн хамар амгалан ганцхан оронд нурхан тэр ханны цаанаас өөр өмнө хизээж харж байгаагүй 50 метрийн өндөр ханнаас ч өндөр колоссал авраг биетийн гарч ирдэг. Тэр хаалгай ганцхан өшөглөлтөөр сүмлөж Шигошины дүрэг рүү жижиг авраг биетнүүд үе төмөрөөр орж ирэх замыг нээжигдэг. It blasted a hole, like it was kicking a rock. Хүмүүс зүгээр л харсан зүг рүү орилж гүйлдэн. Харин Эрин Микаса хоёр гэрлүүгээ буюу ээж рүүгээ гүйл. Очтол тэдний гэр нуурж ээж Карлан байшингийнхаа модонд даруулаад хөдөлж чадахгүй болсон байлаа. Авраг бигтүүд улам л орцсоор. Grab that end and hoist with everything you got. Oh no. Цэргийн дэч хаанаас тэднийг аврахаар ирсэн ч ойртож буй авраг биетийн аимшиг төрхийг хараад зүрхэн нөхөж ээжийг нь үлдээгээд хоёр хүүхдийг аваад зогсдог. Эрний нүдэн дээр түүний хайртай ээжийг нь авраг биет барьж идээд дундуур нь хазан идэж байгаагаар энийг төгсдөг. Энэ үйл явдал Эрний зүрхэнд авраг биетүүдийг дэлхий дээрээс нэгийг ч үлдээлгүй устгах хөшөө авалтын алийг асгасан юм. And just like that, everything changed. Ердөө ганцхан ингэж ийм их сэтгэл хөдлөл айдас гунгийг багтааж чадсан нь энэ анимыг шилдэг болгодог. Хэрв танд энэ аним таалагдсан бол лайктаараа дараагийн ангийг үзэхийг хүсвэл сувагт маань subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцаая.